За тэгэхээр зайнаас яаж одоо хичээлийг заах вэ гэж тий. Тэгэхээр ингэж бодож байна. За одоо вебсайтаа ашиглая. Урд нь хийсэн явьжсэн вебсайт байгаа. За вебсайт руу орё. Энэ иргэний осрол гэдэг энэ вебсайтыг урд нь хийсэн байсан. Тэгээд энэ дээр би туршилт гээд одоо нэг юм юу пэйж сая хийчлээ. За энэ туршилт гэдэг рүү орж үзэхээр зэрэг ер нь бол энэ тухайн өдөр заах хичээлүүдийнхаа одоо материалыг их оруулах хэрэгтэй юм. Ямар ч тохиолдолд юу заах хэрэгтэй те бүгдийг ингээд файлуудаар ингээд оруулчихна. За тэгээд Google-ийн Draw гэдэг програм байгаа. За энэ дээр бол яг иймэрхүү байдлаар бичиж болж байна. Иймэрхүү байдлаар бичиж. Одоо энэ Google Draw-г харуулъя. Гэтэ энэ бол нэг тийм зохимжтой биш юм. Яг зүгээр нэг ойр зүрийн юм бол болох юм байлаа. За тэгэхээр бол Google Draw руу орохын тулд Google Drive-аар дамжаад орчиж байгаа. Draw гэж зурна гэсэн үг шүү. Тэгэхээр new гэдэг нь дарна тийм ээ. За new гэдэг нь дарлаа. Тэгээд mo гэдэг нь очлоо. Тэгэнгүүт энэ Google Drive гэдэг энэ байгаа. Энэ зураг зурдаг програм байна. За би одоо юу гэдэг нь дахиад энэ туршилт 2 гэдэг ч юм уу. За энэ дээр ингээд за энэ интернет чинь удаад байна хацаад байна. За эхлээд энэ нүрийг цагаан болгох хэрэгтэй байгаа. Тэгэхэд бол бид нар background дээр нь дараад энэ цагаан дээр тавьчихсан тийм ээ. За цагаан болчихлоо. Тэгээд энийг яг бичиг дэвтэрийн тулд яг жаахан томруулчихсан дээр хальтаа ингээд 200 болгоод. За одоо ингээд энэ дээр нь бол ингээд select line гэдэг дээр нь дараад за энэ script гэж юу гэсэн үг энэ script гэдгийг сонгоод за одоо бид нар y-ийг тэнцвэг бичих юм шүү дээ. Y-ийг тэнцүү за ингэ зураасаа зурлаа. За одоо x квадрат дээр нэмдэг нь иймэрхүү янзаар бичиж болчлаа юм л да ингээд тийм ээ. X квадрат нэмдэг нь одоо 345 за энэ дээр нь одоо юу гэдэг bx иймэрхүү янзын удаан бичиж байгаа юм бол ингээд тийм ээ удаан ингэж бичиж болно ямар ч гэсэн. За ингээд одоо юу гэдэг нь z квадрат нэмэх нь q яг иймэрхүү байдлаар ингэж бичиж болох юм байл ингээд тийм ээ. За энийг одоо жижигрүүлээд харъя. Тэгэд иймэрхүү байдлаар ингэ харагдах нь тийм ээ. За ингээд энэ цаасан дээр бичиж болж байгаа. Гэтэл энэ бол нэг тийм зохимжтой биш байна. За энийг бол ингэ сая оруулсан байна. За дараачаар болохоор зэрэг хамгийн зохимжтой нь бол хичээлээр нь урд нь бүгдийн сайн гараараа биччихээд цаасан дээр. Тэгээ зургийг аваад оруулсанд энэ л одоо хамгийн зөв шийдвэр юм болов уу гэж бодож байгаа. Хамгийн зөв шийдвэр. За яг хүүхдүүдэд ойлгуулахын тулд яг мэдээжээр ингээд видео бичлэгийг тавьж болох юм тийм ээ. Видео бичлэг хийж тавил. Видео бичлэгээ бол цаасан дээр бичсэн байгаа. Энэ видео бичлэг бол яг юм дуу мó жаа шимэж өгөнтэй гаргуулсан гэж. За тийм ээ. За иймэрхүү байгаа. Энийг яг ороод үзчихнэ. Тэгэхээр зэрэг иймэрхүү байдлаар бид нар яах нь вэ? Иймэрхүү байдлаар хичээлээ бэлдээл одоо хамгийн зөв шийдвэр бол ерөөсөө сайтан дээр томьёод оруулах хэрэгтэй юм. Сайтан дээр томьёод оруулах тэр файлууд оруулж тавина. Бүх файлууд оруулж тавиал. Тэгэл яг зайнаас одоо нэг асуух юм байна уу чатаар та нар асуугаарай гэл одоо бүгдээрээ Google юугаар орж ирээд чатаар асуугаарай гэж хэлэх хэрэгтэй юм байна л да. Одоо цаанаас нь одоо юугаар Hangout ашиглана тийм ээ. За ингээ Hangout-аар орно. Hangout ашиглана. За тэгэнгүүтээ Hangout ашиглангуудаа видео колл дээр гарах юм байна те. За Hangout ашиглаад энэ бас хүндрэлтэй болчих юм шиг аамаа. Яг хүүхдүүд нь бүгдээр чатаар асуух болчиход байгаа. Тэнгүүд ганц зур багш руугаар хариулна. Ер нь чатлал баг явсан барыг дээр юм шиг байна дөө. Тэгээ одоо энэ дээр ингээд хүмүүсээ тавиад явчихна тийм ээ. Хүмүүсийн нэрийг хүмүүс нь бүгдээр заавал Gmail хаягтай байх хэвээр. Тэгээ дараа эндээс ингэ чатлаад явчихна. Тийм үү. За юу гэдэг ингээд
Mail-ийг өчлөө. Ингээд mail хийгээ бичээд тэгээд одоо ингээ хүмүүс урьдчилна. Урьдчилсан гэж үзье. За тэгээд дараа нь дандаа чатлж явахаас арга байхгүй. Чатыг ашиглаад тийм ээ. Одоо ганц руу гэж багш руу чатлаа гэсэн чинь ингээл тэгэл чатлал явах хэвэл юм бол гэж ойлгож байна. Тэг групп чат үүсгэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бас цаг авах гэдэг юм аа. Тэгэхээр зэрэг яг оюутнууд нь ээлж ирээ босч ирдэг ч юм яадаг чинь тиймэрхүү байдлаар нэг нэгээр босч ирлээд асууж микрофоноор асууж таархан л дээ. За иймэрхүү байдлаар ингэж явуулж болох юм болов уу гэж бодож байна. Тэгээд дахиад татаж хэлбэл гол нь бол ерөөсөө материалуудаа сайн тавих хэрэгтэй юм байна. Материалуудаа сайн тавина. Тэгээд материалуудын чанараас бол бид нар хичээлийн чанар шааж ирнэ. Хамаарна. Тэгэхээр зэрэг бүх материалуудаа өөрчилж тавилаа. Томьёодыг бичих шаардлагатай гэж үзэх юм бол гараараа бичих шаардлагатай гэж үзэх юм бол ингээд гараараа бүгдийг бичиж авлаа. Би бол баг шаардлагагүй болов. Ном дээр томьёод ингээд баг бүгдийг файлаар нь оруулаад тавьчихсан дээр явах гэж. Харин тэр файлн дээр бол ингээд тайлбар тавьж болж байгаа. Файлаа оруулж тавьчаад тэн дээр аль скрин дээр бол харин баг тэгсэн дээр юм байна. Файлаа оруулж тавьчаад скрин дээрээ тэр томьёо ингээд тайлбарлаад явсан зүйтэй юм байна. Ингээд скрин дээрээ томьёо яагаад тэгээд тэр бичлэгээ скрин кастифайгаар хийгээд тэгээд YouTube дээр тавьчихвал биш энэ вебсайтаар тавьчихвал энэ л одоо хамгийн зөв хамгийн хялбар оюутнуудад ч амар өөрт чинь ч амар хамгийн зөв хувилбар бол энэ юм байна. За тэгэхээр би дахиад хэлье. За хамгийн зөв хувилбар юу вэ гэж те. Тэгэхээр зэрэг хамгийн зөв хувилбар бол за би одоо Google дээр бичье. За хамгийн зөв хувилбар юу вэ гэж те. Тэгэхээр зэрэг ямар удаан байна. Яг бичлэгийг гэсэн чинь удаан. За би хамгийн зөв хувилбар бол нэгдүгüүрт нь бол файлаа оруулах тийм ээ. Файлаа. За файлаа бол яг ингээ бичээд явахаар хамаагүй амар авах хэрэгтэй. Файлаа оруулах. За файлаа оруулчаад файлн дээрээ бол screen castify гэдэг дэлгэсэн дээрээ яадаг. За ерөөс screen castify бол YouTube гэж байгаа. YouTube live post. YouTube live-ыг ашиглаад YouTube live-ыг ашиглах тийм ээ. За YouTube live-ыг ашиглах. Тэгээд дэлгэсэн дээрээ томьёогоо одоо дэлгэсэн дээр файлаа гаргангуудаа дэлгэсэн дээр байгаа файлаа дэлгэсэн дээр одоо файлаа ээлжиж гаргаад файлаа гарган тайлбарлах. За тэгэхээр энэ л хамгийн зөв шийдвэр юм байна. Нэгдүгüүрт нь яг за би ингэчээ. Нэгдүгüүрт нь файлаа оруулчихна. Тийм ээ. Тэгээд хоёрдугаарт нь яг зэрэг YouTube live ашиглана. Тийм үү? YouTube live ашиглана. Тэгээд дэлгэсэн дээрээс тэр файлаа гаргаж ирээд тайлбарлаад явуул их зүгээр юм байна. Тэгээд энэ нь болохоор зэрэг YouTube дээр бичлэгээ тавиал тэгэл энэ л хамгийн зөв шийдвэр юм байна дөө. Би бол гэж ойлгож байна. Тэгэхэд бол оюутнууд ч амар, өөрт чинь ч амар зүгээр дэлгэцээр одоо оюутнуудад ярихад бол яг та ингэж ганц удаа нэг ийм хичээл байна. Ийм өчтэй гэдэг нь яриул дэлгэцээ харуулж агаад өөрийгөө харуулад нэг яриалаа. Тэр бол нэг тийм ажилтны үр дүнд хүрэхгүй гэж би бодож байна. Ажилтны үр дүнд хүрэхгүй. Оюутнуудыг залхаа нь өөрөө ч бас хүндэл ороход гэж бодож байна. Тэгэхээр зэрэгс хамгийн зөв арга бол сонгодог онлайн хичээлээ загсан. Сонгодог онлайнаар бол яадаг вөхөр зэрэг сайн л ингээ файлаа оруулцдаг, вебсайтн дээр оруулцдаг. Тэгээд лайв ашиглаад тэгэл дэлгэцээ харуулж ярьдаг шүү дээ. Дэлхийн мэдрэл тэгшиж байгаа. Тэгээд сонгодгоодыг л одоо дааж хийяа гэж хэлэх гэж байна. Тэгээд өөр одоо бидний чинь зохион нөхөр яваад өнөөдөр ороод 5 цагаас хичээл орох гэж тохиолдолд зохион гэдэг бол хэцүү санагдчих. Одоохонд бол боломжгүй байна. За баярлалаа хаалт явсан. Дуусгая.